Намайг Эрхэнбаатар гэдгээ би Хамбогц Монголтэй бага наснаасаа бусдын ажил энэ Хамбогц цэцмийн сургууль сууж сургуулийнхаа бүхий зэрэгтэн хичээж тэгээд тогтсон 10 жилд 10 дугаар анги төгсөөд цэргийн албанд 2 жил цэргээ салгаж ирээд хоороо бие зэрэглээд явж байгаа. 2007 онд хамгийн анх Хамбогц цэцмэндээ Хамбогт бүхий дэвж өгүүлсэн байгуулж тэр цэгээс хойш өнөөдрийг хүртэл олон сайхан шамдрыг төрүүлэн гаргаж олон уралдаан тэмцээнд амжилт гаргаж байна. Одоогийн байдлаар манай шамдраас чинь аймгийн начин цолтой 1, сумын заан цолтой 6, сумын харцаг 1, сумын начин 2, спортын мастер 4 хүүхэд өнөөдөр манай Хамбогт бүхий дэвжнээс төрөн гарсан. Манай гэр бүлийн хүн оюун гэдэг сувлагч мэргэжилтэй. Оюун гэдэг би Дамдасрынгийн ууган охин болон энэ Хамбогц цэцмийн мөнгөн хүүхдээ тэгээд 10 жилийн 10 жилийн өмнө гол төгсөөд Дорногов аймгийн Ангаах ухааны дунд сургуулийн сувлагч мэргэжлээр төгсөөд Тосон мундаа ирж 10 гаруй жил ажиллаа. Тэгээд хувийн бизнес эрхлээд одоо хүртэл явж байна. Хамбогт хайрхан компанид үзэсгэлэн цахилгаан ажиллаж байна. За миний хувьд бол одоо манай нөхөр морь уйдаг хүүхэд маань бас барилддаг нөхөр маань аймгийн начин цолтой ингээд ямар нэгэн наадамд явхад ингээд манай хоёрыг наадаад идэв. Би ганцаараа нэг яг үзэгч ер нь нэг үрдэн дэмжигчээр байдаг байсан л та. Тэгээд ер нь 2 жилийн хугацаанд ерөөсөө сур гэдэг спортыг ер нь сурыг ер нь 93 наадам ер нь байхад яагаад болдгоо бол гэр бүлд бодож бүх одоо морь хоёр нь байхад сурыг бас би сурья гэж 2 жил бүтэн бодож явсан эцэст 16 онд анх энд сургалт ирж Батыг багш маань ирж аймгийн мэргэжлийн спортын мастер Батыг багш гэж байгаа. Манай багш тэгээд ирж анх сургалт одоо сурын сургалт хичээл орохт нь одоо миний найз өмөр сайхан анх намайг энэ сурын спортод тогтолж оруулж дизайн спортод орё гэж тэгэж анх 2016 онд хичээж эхэлсэн маа. Тэгээд хичээлсийнхээ үр дүнд яг 20 онд спортын дэд мастерыг 31 оноогоор хийж за 22 онд Ойсонбор аймгийн наадмаар одоо аймгийн гоц харваач гэдэг цолыг хүртээд 23 онд улсын аваргаар 34 оноогоор спортын мастер гэдэг цолыг хүртсэн. Ингээд энэ спортод бол хоёргүй сэтгэлээр орсон байна. Тэгээд энэ талдаар бол одоо ингээд энэхүү амжилтыг бас баггүйч гэсэн энэхүү амжилтын төлөө явхад бол одоо Хамбогц цэцмийн гал мэрэг холбоо болон манай хамт олон за багш маань тэгээд бидний тусалж дэмждэг ах トゥ төрөөс садан хань маань бол маш их дэмжиж одоо энэ спортод маш их бас мэдгүй ч гэсэн энэ талаар одоо спортынхаа талаас бол маш их зөвлөгөө өгч урам хайрлаж явд юм аа. Ингээд за тэгээд ямар ч гэсэн манай айлд бол одоо ингээд 93 наадам бол одоо байдаг болсон. Тэгээд энэ талаар миний хувьд бол бага наснаасаа бүхий спортоор хичээлсэн. Хажуугаар нь бас 100 буудлаа маань бас хичээлдэг байсан. Өөрөө 100 буудлаа маань бас мандаа 2 удаа төрүүлсэн. Өөрөө бас 100 буудлаа маань хичээлж хажуугаар бас 2 хүүхэдтэй даам тааж 2 хүүхэдтэйгээ бас баян даам тоглож түүний хүчинд бас 2 хүүхэд маань бас мандаа төрүүлж аймагт бас охин маань 2-3 жил дараа төрүүлж байсан. Хүү маань аймаг 100 буудлаа даамны аваргаас мөнгөн медаль авч байсан. За би 1993 онд сумын начин цол аваад 98 онд сумын заан цол авч 2003 онд аймгийн начин цол 2024 онд одоо морь уйж аймгийн атак цолыг авч байсан. Би өөр Хамбогт бүхий дэвж анхуулсан бол гол зорилго маань одоо сум орон нутгийн одоо залгамж чалаа болох олон сайхан шамдрыг бэлдэж өөрсдийнхөө залгамж чалааг бэлтгэхийн тулд өөрөө анхудаа хуваараа санаачилж Хамбогт бүхий дэвжийг 2007 онд одоо үүсгэн байгуулсан байт. Миний үр дүнд одоо олон сайхан шамдар маань олон сайхан амжилт гаргаж улсын аваргаас ихтэй одоо нийт өсвөр буюу насан турш залуучуудын аваргаар нийт 20 гаруй медаль авсан байдаг. Залуучуудын аваргаар 2 автомедаль бас 2-3 мөнгөн медаль
хүрд мэдээд бас мэдээд явсан байт юм аа. Энэ нь одоо тэгээд намайг энэ хамбогт бүхийн дэвжээг гүйсэн байгуулад үүний үр дүнд хүүхдүүдийн маань амжилт ийм сайн байна гэдэг нь одоо бид бүгдийн бас зорьсон зорилго тэр нь биелж байлиг би өөрийг нь бодсон та. Энэ зураг 2015 онд Улаанбаатар хотод сонгон хайрхан дүүргийн чөлөө түүхий аварч дараалах тэмцээн болсон. Энэ тэмцээнд бас 10 гаруй хүүхэдтэй очиж энэ тэмцээнд оролцож байсан юм аа. Тэгээд чөлөө түүх гэдэг бол мэдээж төсвөр хадгалжтай тийм спорт байдаг. Хамгийн наадад жин хасан жингээр тохируулж орно. Тэгээд энэ үед яг тухайн одоо яг 15 оны үед бол 3 үеэр барилддаг байсан. Одоо бол 2 үе барилддаг болсон. 3 минутаар барилддаг болсон. Энэ дөрвөн дээр багт одоо хамгийн ахмад манай одоо хатан зод баваа надад минь за. Энэ алтан гэрэг байна. Одоо спортын мастер ингээд манай шеф байна. Ингч ингэж сумын начин байна одоо ингээд энэ шамдэр хамгийн анх Улаанбаатарт тавьж анхныхын тэмцээнд орж бүгдээрээ медаль авч багаараа төрүүлж ирсэн байна. Зураг бол Дундгой аймгийн Хууль цумын 100 жилийн аваар 5 дугаар байранд орсон зураг байна. Тэр 100 жилийн аваар Дундгой. Миний хувьд 2003 онд аймагт барилдаж аймгийн начин болсон. 2014 онд аймгийн алдар туйлын төлөв. Хүмүүс барилддаг бас сумын алдар туйлж хүмүүс багасаа сакс болдог бүхэл спорт төрчид тэгвэл гэр бүлээрээ спортын төлөв явуулсан байна. За хөнгө атлетик спортоор анх 4-р ангиас хамбог цуманд ахтаа 4-р ангиас хичээлж эхэлж байсан. Тэгээд би ч одоо мандаа номгон ингээд 10 жилийн төгсөх хугацаанд бол аймгийн рекорд уртын хараалт 100 м хүрэхээр хичээлж байсан. Тэгээд улсын хошоо авраг мөнгөн медальтай улсын аврагын за тэгээд хөнгө атлетикийн бас спортын мастер уртын хараалтын рекордыг бас олон жилийн рекорд бол дээд амжилт өдөртэйгөө явж байгаа. За сүүлд нь бас 10 жилийн дараа л үүтэй Баку начны охин Нанди Эрдэнэний рекордыг эзэж байсан. Тэгээд тэрхүү амжилтаараа би бас хөнгө атлетик спортын мастер цолыг хүртэж байсан юм аа. За миний одоо энэ зурган дээр байгаа бол бүгд одоо миний хөнгө атлетикийн багш нар байна. Энэ бол би сүүлд одоо хөнгө атлетикийн ахмадын улсын аврагт орж 100 м төрүүл уртын хараалтандаа төрүүлж алтан медаль авч ингээд миний багш нар бас бүгд энэ спортод ахмадын улсын аврагт оролцоод ингээд 3 багштайгаа ингээд авахгүйсэн зураг байгаамаа. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөх. Одоо оныг бас сайн санахгүй байна. Би чи 2-3 жил дараа ахмадын улсын аврагт орж ирсэн юм аа. Энд бас нэг зураг байна. Бас улсын аврагт орж ирсэн. Бас ингээд төрүүлж ирсэн зураг 100 м уртын хараалтанд орж ирсэн. 17 онд хамбог хайрхны наадамд авахгүйсэн зураг байна. Энэ дээр бол одоо өмнө мандаа сумын харьяат аймаг авч мөнгө төлөхнөөс би хангад хөрөм гэж хурдан морь авсан. Тэгээд хамбог хайрхны наадамд одоо төрсөн дүүн хангад хөрмөдний маань төрсөн дүүг мөнгөт аймаг алдарт авчиж уйж хоёулаа 1-2 удаа гэж тэгээд хамбог хайрхны ажууд зураг авах гэж байсан. Энэ түүх гомаа. Энэ төрсөн ахтай юу. Тэгээд яг энэ дээр энэ морь төрүүлж байгаа юм дээр болохоор хамгийн гол нь 3 наадам болж ирсэн тухай үед. Үндэсний бүх өсвөрийн бүх их насны морь болсон. Их насныхын моринд нь одоо миний хангал хөрөн морь төрүүлээд үндэснийх нь бүхт нь би өөрөө төрүүлээд өсвөрт нь одоо манай ангаа төрүүлээд тухайн тэр жилийн 3 наадмын 3 төрөг нь бид гэрээр авчихсан аа. Тэс мэдээ түүх тусгалтай дургуумаа.